За сайн бацхан ингээд би одоо та нарт өөрийнхөө үзүүлэх ёстой бие даалтынхаа хичээлийг эхлэе. За ингээд бидний утсан дээр янз бүрийн тоглоом татдаг. За жишээ нь миний утсан дээр бол 2K14 тэгээд аним квиз буюу анимын тухай асуултууд, тэгээд Mobile Legend, Snake, Hungry Shark, Big тэгээд дэрэм soccer гэл D-Day, Minecraft Luffy гэдэг миний утсан дээр татсан тоглоомод тэгвэл утсан дээр илүү дутуу татахгүйгээр утсан дээр байдаг тоглоомыг яаж гаргах вэ гэдэг талаар зааж өгье. За ингээд таны утас заавал одоо LG одоо буюу Солонгос утас байх хэрэгтэй гэдгийг анхааруулах хэрэгтэй баг. За тэгээд утасныхаа settings рүүгээ ороод general гэдэг лүгөө ороод App phone энэ лүгөө орсны дараа та нар гээд янз бүрийн утасны үзүүлэлтийг харах талаар юмуд гарч ирдэг мэдэх бах. За тэгээд software info гэдэг хэсэг рүүгээ ороод Android version гэдэг юм дээр тэгээд янз бүрээр хүмүүс дарж байгаа тэгээ оруулдаг дөө. За тэгээ ингээд дарсны дараа Marshall mail гарч ирэх болно. Энэ дээр удаанаар дарах хэрэгтэй. Нэг удаанаар дараад ахаад удаанаар дараад тэгээ хэд хэд удаа нэлээ олон дарддаг юм да. Тэгжиж гарч идэг. За тэгээд энэ миний усан нэр гэвэл Flyboard чиг тийм Android Fly Android гэсэн нэртэй тоглоом гарч ирдэг. За энэ би одоо өөрийнхөө нэрээр нэрэлсэн. Энэ тоглоомыг тоглоход тодорхой хэмжээний хүн дуур чадвар юу шаардагдсан байдаг. За миний хувьд гэвэл хамгийн дээдл нь 3 гэсэн рекорд байдаг. Гэтэ тэрний хадлаар сайн ярих хэрэггүй. За ингээд утаснаас ингээд гарсны дараа энэ тоглоом маань бас байхгүй болчдөг. Тиймээс яг саяныхаа үйлдэлийг давтаад орж тоглодог байгаа. Тэгээд та нар ямар ч утас байсан гэсэн бүх утсан дээр ийм нууц тоглоом байдгийг анхаарах хэрэгтэй баг. За энэ талаар мэдээлэл авъя гэвэл надтай холбогдоод авч болно. Тэгээд заавал энэ тоглоомыг тоглохгүйгээр уйдсан хүмүүс утсан дээр тоглоом татахгүй байдаг шүү дээ. За тэгвэл яг тоглоом татахгүй байгаад тэр хүний утсыг одоо тоглоом татлаа гэж зарим хүмүүс уурладаг. Тэгвэл тэрийг нь тоглоом татаагүй сонирхолтой тоглоомыг мэдхийн тулд ийшээ орж болно. Тэгээд дахиад нэг өөр зүйл гэвэл одоо та нар янз бүрийн одоо аним үздэг хүмүүс голдол ойлгох. Нөгөө нэг аним үзэж байхад мегагаар татах, альсвал тэндээс татах гээд өөр линк рүү орж татах айгу тийм асуудал айгу олон байдаг. Тэр нь айгу төвөгтэй юм шиг санагддаг. Тэгвэл бичлэгийн үзэнгээ шууд татах даргыг зааж өгье. Тэрний хувьд гэвэл за эндээс ингээд би одоо энэ Hackman Wonders Press.com руу орсон байгаа. Энэ болохоор нэгдэл нэлээ энэ хэд олон анимтэй гэж хэлж болно. За Fuka гэсэн анимыг оруулж байна. За ингээд ороод ирлээ. Энэ Fuka гэдэг анимын талаар ингээд энэ мегагаар татах, шууд үзэх гээд иймэрхүү сонголтуудтай байдаг шүү дээ. Тэгвэл шууд үзэх дээр оръё. Анимын сайт руу ингээд тодорхой хэмжээний хүмүүс ингээд ингээд skip up this ad гэдэг одоо шилжүүлдэг шүү. Нөгөө нэг юу ордог шүү дээ. Тэгэхгүй ингээд дамжиж линк руу ордог нь болохоор одоо тийм анимчтэй жоохон төвхтэй юм шиг санагдаж болно. За ингээд бичлэгээ оруулнаа. driver.google.com гэдэг энэ үгээр ордог хүмүүс энэ юугаар линкээр орж үздэг хүмүүс голлоо мэдэх бах. Бичлэгийг ингээд эхлүүлэхээс өмнө шууд татах горин байдгийг мэдэх бах. За одоо ингээд уншиж байна. За ингэж орсны дараа ингээд бичлэг өөрөө эхэлнэ. За энэ үед нь болохоор энэ дээдлэх рүү ороод download гэдэг энэ хэсгийг дарах болно. Ингэснээр бичлэгээ та үзэнгээ хажуугаар нь татах болцоог танд нээж өгдөг. Одоо ингээд бичлэг татагдж байгаа нь эндээс харагдаж байгаа. Тэгээд зарим нэгэн утсан дээр
бичлэг маань дуугүй татагддаг. Энэ нь болохоор нөгөө нэг цаанаас оруулж өгөхдөө гормын янз бүрээр байдаг. Тийм болохоор хүмүүс анхаарч хэлэхэд тийм гормыг харж ихгүй бол бичлэг нь дуугүй орж ирдэг шүү. За Google Drive-аар татчаа мега ч юм бол хурдан татдаг. Тэр чинь болохоор нөгөө үзэх болцоо өсч хаадаг. Тийм учраас тэгэхгүйгээр шууд татаад яхад жоохон хугацаа их ордог юм шүү. За энийг анхаараарай. За миний бичлэгийг үзэн сонирхсонд баярлалаа.